Бутанд гал дүрлзэж байсан ч бут өөрөө шатахгүй байгаа нь Мосегийн сонирхлыг татаж очиж шалгахаар болов. Гэтэл хэдэн зуун жилд ч сонсогдоогүй дуу хоолойг сонсгон тэр. Бурхан түүнтэй шууд ярьж Израильчуудыг Египтийн боолчлолоос чөлөөлж Бурханы амлсан нутаг руу удирдан авч явах хүнээр түүнийг сонгосон гэдгээ хэлв. Цочирсан Мосе Фараон руу очиж Израилийн хүүгүүдийг Египтээс гаргах гэдэг би хэн юм бэ? Та намайг Египтээс амьд үж зугцсан гэдгийг мартчихсан гэж үү? Одоо тэгсэн та намайг эргэж очиод Фараонтой ярьж манай хүмүүсийг чөлөөл гэж хэлхийг хүсэж байна гэж үү? Би хэн болоод энэ ажлыг хийн гэж хэмээн асуусан. Магадгүй өнөөдөр Бурхан танд ч бас таны чадлаас давсан нэгэн даалгаврыг хийхийг зүрхэнттэй нь хэлж болох юм. Тэгээд та ч бас Мосе шиг би хэн болоод энэ ажлыг хийн гэж хэмээн өөрөөсөө асууж байгаах. Бурханы хариултыг санаарай. Израильчуудад ингэж хэл: би бол би байгаа юм гэв. Тэгээд тэр Израилийн хүүгүүдэд чи би байгаа намайг тань руу илгээв гэж хэл гэв. Бурхан өөрийн нэрийг би бол би байгаа гэж хэлэхдээ тэр өнгөрсөн одоо ирээдүйн Бурхан гэдгээ илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл тэр бол таны өнгөрсөн одоо ирээдүйн Бурхан. Бурхан танд ямар нэгэн ажил даатгасан бол хамгийн чухал зүйл нь та хинбэ гэдэгт бус. Харин Бурхан хинбэ гэдэгт оршино. Тэр таны ард зогсоож танд өгсөн даалгаврыг биелүүлэхэд хэрэгтэй бүхнээр тань хангах болно. Энэ шинэ ажилч бай, үйлчлэлийн тусгай дуудлагч бай, эсвэл ажлын хамт олондоо сайн мэдээг хуваалцагч бай, хамаагүй. Гол нь та өөрийгөө хинбэ гэдэгт бүү санаа зов. Харин Бурхан хинбэ гэдгийг бүү мартаарай. Мөнхөд оршигч агуу Бурхан бол таныг тэрхүү дуудлагыг биелүүлэхэд өөрөө хамт явах нэг юм. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг